За үр зээл гэдэг бол ерөнхийдөө муу асуудал биш ээ. Харин ямар ч хяналтгүй төлөвлөгөөгүй зээлүүд маш том санхүүгийн дарамт болж эхэлдэг. 2026 онд санхүүгийн амжилттай байхын тулд, хувийн санхүүгийн амжилттай дуусгахын тулд та бүхэн үр зээлтэйг нүүр тулах хэрэгтэй юм аа. Яг одоо ямар үр зээлтэй байгаа? Яагаад тэр үр зээлийг авсан? Яах гэж авсан? Үр зээлгүй бол амьдрч чадах юм уу, чадахгүй мүү гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Ямар нэгэн бодиттой тоо, баримт, стратеги, ямар нэгэн аргаар энэ хариултыг олж чадна. Тэгээд тийм учраас үр зээл тэрийг ер нь ямархуу гаргалгаа байх юм. Ер нь үр зээлийг ер нь 2026 онд яах юм гэдгийг энэ удаагийн дугаараар та бүхэнд ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. Хувийн санхүүгээ контролдсон, мастерсан хүн ямар байдаг вэ гэхээр тэр үр зээлнээс айж зүхддгүү. Хамгийн гол нь нүүр тулаад би яагаад энэ үр зээлийг авчих гэдэг асуултыг хайж олоод тэгээд тэрнийхээ гаргалгаа гаргадаг хүмүүс ихэлдэг. Та ч гэсэн 2026 онд яг ингэж үр зээлтэйгээ нүүр тулж хувийн санхүүгээ гартаа оруулах боломж байгаа. За хэлэхэд амархан хийгээд хэцүү байдаг. Тэгээд үр зээл гэдэг бол ерөөсөө сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Ер нь үр зээлгүй хүн гэж байхгүй. Манай Монгол улсын хувьд бол ер нь Монгол амьдарч байгаа хүмүүс бол үр зээлгүй гэж хүн байхгүй. Номер 1 асуудал болчиход байгаа юм нийгмийн. Тэгээд ер нь үр зээлгүй амьдарч болох юм уу, болохгүй юм уу? Ер нь яах гэж үр зээл хийгээд байгаа. Энэ бүгдийг хамгийн ихэнд ер нь өөрөөсөө асуух хэрэгтэй юм байлээ. Тэгээд үр зээл гэдэг юмыг бодохоор мэдээж айдас дагуулна, ямар нэгэн дарамт, шахалт ер нь сэтгэлийн эсгэл санааны тавгүй байдалд ордог. Тэгээд тэр эсгэл санааны тавгүй байдалд орохгүй тул бид нар ихтэй яад юм гэхээр үр зээлээсээ зүхтдэг, тэрнтэйг нүүр тулахаасаа зүхтдэг, тэрийг нэг мэдхийг хүсдэг. Ер нь бодит ингээд тоогоо ингээд гаргаж ирдэг. Тэгээд ер нь ингээд үр зээлийг ингээд хөшөөгөндөө ингээд хаачдаг. Мартлаа гээд одоо ингээд тоохгүй байлаа гээд улмал том ангал үүсгэн, улмал том их айцыг дагуулна, улмал том их дарамтыг дагуулна. Тийм учраас 2026 онд та бүх амжилттай бай. Санхүүгээ гартаа оруулъя, мастерлиг гэж бодож ивэл тэ үр зээлтэйгээ нүүр тулах асуудал юм аа. За гаргалгаа нь юу юм гэхээр хамгийн түрүүнд бүх одоо хийсэн үр зээл бүгдийг нэгээ сайхан бичээд гаргаад ир. Тэрэнд юу хэрэгтэй гэхээр мэдээж санхүүгийн төлөвлөгөө Excel листэ description хэсэг байгаа. Comment хэсэг байгаа бас линкээр оруулчих та бүхэн татаж аваад тэр нь үр зээл бүх юм ингээд төлөвлөгөөг нь гаргаж бичээрээ. Хамгийн гол нь бичгэн чухал. Цагаан дээр хараар ингээд бичээд тим үртэй, тим хүртэй, тим хугацааны тэр тийм үртэй, тим аппнд үртэй, тим банк бус санхүүгийн байгууллаганд үртэй, тим банкнд үртэй бүх өөрөө сайхан эрэмблээд гаргаад ирнэ. За тэгээ бүх үр зээлнүүдээ гаргаж ирээд биччихэд одоо эрэмблэлсэн байлаа гэд. Тэгэд эндээс юу харж болох вэ гэхээр ямар их дарамт шахалт, ямар нэг стресс биднэрт ингээд те энэ үр зээл гэдэг юм авчирж байна. Тэгээд ер нь үндсэндээ ирээдүйд гарч болох боломжуудыг маань ингээд хааж яана гэдгийг ингээд бодит нүдээр ингээд харж яана гэсэн. Тэрийг ингээд ойлгож авна гэсэн. Өрөө дарах хоёр үндсэн одоо стратеги байдаг. За нэгдүгürt нь болонгууд хамгийн өндөр хүүтэй өрөө эхэлж дарах. Тэр нь болохоор хурдан хугацаанд том дарамт стрессээс гарна гэсэн. За хоёрдугаар стратеги нь болохоор хамгийн бага одоо хүүтэй одоо жижиг өрнүүдээс эхэлж дарах гэсэн. Тэр нь одоо сэтгэл зүйн мотивац авж ийн, сэтгэл зүйн ихтэй байдлыг олж авна гэсэн үг. За тэгээд энэ хоёр аргаар өрөө дарна, үр дарах одоо стратеги, үр дарах одоо тэр зорилгоо гаргаж ирнэ. Тэгээ бүгдийн сайхан бичээд тим хугацаанд тим үрийг тэгж ингэж дарна гэд бүгдийн сайхан бичээд гаргаад ирэх хэрэгтэй. За мэдээч нэг өрөө ингээд дараад эхэлсэн. Тэгээд өрөө өргүү болно гэд шийдсэн байгаа учраас 2026 онд мэдээж дахиж өөр хийх шаардлагагүй, өөр хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ямар нэг юм худалдаж аваа, ямар нэг худалдаа авалт хий гэж бодож ивэл тэг хамгийн гол нь санхүүгийн зорилго гаргаад тэрэндээ мөнгө цуглааж жагаад аваарэ, тэрийг гээд те биелүүлээрэ. Тэгэхгүй зүгээр ингээд өөрөө дарцсан юм чинь дахиад өөр авахд яа тийм ингээд өөрийгөө жоохон ихсүүлж авахгүй, толгойгоо илж болохгүй. Тэгэх юм бол нөгөө сэтгэлийн дарамт нь те ямар нэг стресст орно, дарамтанд орно, айдас тавтна, өртөө байна гэдэг бол ер нь тийм гоё бол асуудал биш. Хамгийн гол нь тэрийг олох хэрэгтэй. За тэгээд эцэст нь 2026 он бол өрнөөс зүхтах биш харин өртөөгөө байлдах, өртөөгөө нүүр тулах, өрөө дарах жил байх болно. Тэгээд энэ бол мэдээж таны хувийн санхүүгийн болон таны хувийн хүний өөрчлөлтийн эхлэл байх болно. За жинхэнэ санхүүгийн эрхчлөө гэдэг бол хэр их орлого олж байгаагаас биш шалтгаалдаг. Хамгийн гол нь мөнгөний урсгалаа би хэр их удирж जैन, хэр их мастерлж जैन, хэр их контролд оруулсан байна, хэр их мөнгийг би гадагшаа цацаад байна, хэр их мөнгө орж иж гэдэг одоо мэдэх асуудал юм аа. Тэрийг гартаа оруулах асуудал юм аа. Тэгээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар гоё контент бэлтгэх болно. Одоо ингээд 2 контент үлдчихэж байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт уулзлаа. Түр чао.